За сайн байцгаана уу? Би чөлөөт бизнес эрхлэгч GBC компанийн захирал Төвшин Жаргал байна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд сайн зуршлыг бий болгодог нэгэн энгийн ойлгомжтой аргыг мэдээлэлээр хүргэе гэж бодсон юм аа. Энэхүү аргыг бол би бизнес тренер Оюумаа гэж хатагтай би тэр хатагтай сургалтаас өөрөө авсан байгаа. Гэхдээ энэхүү зуршил тогтоогчийг болохоор бизнесийн чиглэлээр яаж ашиглах вэ гэдгийг зааж ирсэн. Тэндээс анзаарахад бол фитнес сайн зуршлыг бий болгоход хүртэл энэ арга бол маш сайн үр дүнтэй арга гэж би бодсон учраас та бүхэнд дамжуулж байгаа маа. Тэгэхээр магадгүй бизнесээр хичээл нь өөрийнхөө муу зуршлуудаас татгалзна гэдэг янз бүрийн асуудлууд бидний амьдралд байдаг. Гэхдээ би та бүхэнд нэг зүйлийг баталгаатай хэлье. Хүний амьдралд бол зуршил гэж нэг зүйл байдаг. Тэрнээс биш муу зуршил, сайн зуршил. Муу нь илүү хурдан байдаг. Сайн нь болохоор тогтож өгдөг зуршил гэж ерөөсөй ойлгож болохгүй. Та бүхэн ямар ч боломжгүй нөхцөлөөс гайхамшигтай өөрчлөлтүүдийг хийж чадсан хүмүүсийг мэднэ шүү дээ. Тэр хүмүүс бол ялгаа байхгүй. Муу зуршилтай яг ижилхэн сайн зуршил бол хүнд амархан хоногчиж тогтдгийм байна гэдгийг ойлгосон учраас тэр сайн зуршлыг хэвшүүлж эхэлснээр өөрчлөлтийг хийж чадсан байдаг. Тэгэхээр зуршил хэвшүүлэх хамгийн энгийн арга бол энэ 7 хоногийн арга байгаа. Тэгээд Оюумаа ч бол энэ бизнес Оросын бизнес тренерийн сургалтын дээрээс энийг яасан. Энэ 7 хоног дээр бол би ялагч гэдэг үг аюулх тохирж байгаа. Яг тэгэхээр тухайн тэр анх тэр мэдээллийг авсан хүн яасан бэ гэхээр нэг ингээд арх уух гэж байсан юм байна л да найзууд. Тэгсэн чинь нэг нь би чи үсгэн дээр явж байгаа. Өнөөдөр би ууж болохгүй гэгээдсэн. Ямар учиртай гэсэн чинь за би дараа танаас тайлбарлаж өгнө. Тэгээ чи үсэг гэдэг нь болохоор хамгийн сүүлийн үсгэн дээр явж исэн. Тэгэхээр энэ юу хэлж байгаа нөхөр та 7 хоногоо жагсаагаад ингээд сард бол нэг 4-7 хоног байна гэж тооцоолоод ийм нэг самбарыг өөртөө бэлтэнэ. Сард та 4 удаа би ялагч гэж өөртөө амлсандаа хүрч чадах юм бол өөрийгөө урамшуулж чагнах дуртай зүйлээ хийх юу гэдэг кино үзэх байт юм уу бассейн цэлэх гэх мэтлэн дуртай зүйлээрээ өөрийгөө бас урамшуулж явах хэрэгтэй. Тэгэхээр фитнесээр хичээлж явахд ялангуяа нэг тасалчмаар өдрүүд байгаад байдаг шүү дээ. Өнөөдөр нэг болцдог ч юм уу гэсэн. Тийм өдрүүд тэр үед бол энэ арга бол их үр нөлөөтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл та 7 хоногт хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргана. Ажлынхаа төлөвлөгөө гаргачаад хийх болгондоо нэг өдөр чадах юм бол Б үсэг тавих юм байна. Чадах юм бол зорилгоо биелүүлсэн ба шүү дээ. 2 дахь өдөр нь чадах юм бол И үсэг тавина. 3 дахь өдөр нь чадах юм бол Я үсэг тавина. 4 дахь өдөр нь Л, 5 дахь Г, А, 6 дахь Г, Ч гэх. Хэрвээ та энэ дунд аль нэгэн байдлаар тасалдуулах юм бол дахиад эхнээс нь эхлэх зарчмаар ингэж явдаг. Ингээд та 4-7 хоног би ялагч гэж өөрийнхөө зорилгыг биелүүлж чадах юм бол ер нь бол 21 хоногт нэг үйлдэлийг давтан 21 удаа хийх юм бол тэр үйлдэл танд зуршил болон тогтно гэж байна. Зуршил болж тогтсны гол давуу тал бол та ямар ч зовлонгүйгээр тэрийг хийдэг болдог байхгүй. За жишээ нь өглөө босох нэг хамгийн хэцүү зуршил байна шүү дээ. Энэ зуршлууд байнга явж явах хэрэгтэй. Хэрвээ та насан туршдаа өглөө босох тэр асуудалтай насан туршдаа зуралдаа гэх юм бол амралтын өдөр арай хэтрүүлэн унтах байт юм өөртөө амралт чөлөөгөө за өнөөдөр нэг сайхан унтчихъя гэж тийм байдлаар явна. Харин та 1 сар юм уу 2 сарын хугацаанд нэлээд хүч чармаалт гаргаад тэгээ насан туршдаа дахиж энэ нойроо харамлах гэдэг зовлон амсахыг хүсэхгүй байвал амралтын өдөр ч ялгаа байхгүй яг л 6 цагтаа босож хэвших хэрэгтэй. Тэгэх юм бол таны амьдралд үлдсэн бүр хичнээн хугацаа байдаг. Тэр бүх хугацаанд та нойртой тэмцэлдэхгүй сайхан сэргэлэн цогоо ажил үйлсээр бүтээх нь шүү дээ. Тэгэхээр та энэ аргыг бас хэрэглээд үзээрэй. 1 сарын дотор бол таны амьдралд энэ сайн зуршил бүрэн тогтож хэрэгжсэн байх болно. Магадгүй эзэн нэгэн цаг би нэр чадчихлаа гэж үгээд өөрөөрөө бахархах тийм сэтгэлтэй төрөх ба. Ингээ энэ мэдээлэл таалагдсан бол найз нөхдөд шеэрлж мэдээ цааш нь түгээгээрэй мөн лайк дарж намайг дэмжээрэй. Ингээд анхаарал тавьсан явдал та бүхэнд баярлалаа. Өнөөдрөөс эхлэн би та бүхэнд амьдралын зөв, эрүүл хэв маяг болон бизнесийн чиглэлийн холбоотой мэдээллүүдийг ээлжиж оруулж харах шийдсэн байгаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.